За бид нар opening ceremony дээр ирчихсэн. Тэгээд сая галын ceremony болоод тэгээд ингээд real flower гоё цэцэг байна. Гоё нэртэй юм аа. Манайх ингээд сууж байна. Одоо тэгээд бид нарт манай хүчин сая голд нь ороод бүжгэлсэн тий. Галын голд нь ороод бүжгэлсэн. Айгуу заа. Би ичээд бүжгэлээг. Тэгээд төгсөх церемони дээр бүгдээрээ бүжгэлдэг гэсэн. 4 years, but I'd never done Ashtanga style. And I went to the class, and the teacher was like, Hi. За өнөөдөр 2025 оны 1 сарын 3 байна. Тэгээ би йогийнхаа 6 цагт бид нэр Ashtanga Vinyasa-гийн талаар хэдүүлээ энд сууж багштайгаа ярилцаад тэр шатн байна. Тэгээд буцаад энд ирсэн байгаа. Энд болохоор бид нар магийн хичээл авах гэж байна. Тэгээд pranayama-ийн хичээлийн дараа бид нар өглөөний хоолндоо оргоогоо. Гоё яна бүр үнэхээр айгуу гоё туршлага болж байна. За манай багш ирчихээ. Ginger tea, James нүүдтэй chai seed, banana smoothie, muesli халчсан breakfast байна. Нэрсай pranayama-гийн хичээл орсон. Тэгээд өглөө болохоор Ashtanga ороод тэгээ одоо 10 цагаас философи орно. Одоо 9 өнгөрч байна. Hi. За өнөөдөр 2025 оны 1 сарын 24-нд өглөөнийхөө хоолыг идээд сууж байна. 1 сарын 24. Sorry, 1 сарын 4. Ингээд хоолоо идээд сууж байна. Нөгөө бит хоёр энд суух дуртай. Нөгөө хүмүүс болохоор тэнд ингээ бөөнөрөө сууж байгаа. За тийм байна. Тэгээ зөндөө их юм сурч байна. Тэгээд энэ йогийн газрыг сонирхож байгаа хүмүүс байх юм бол би угаасаа видеоны ходоор нэр мөрнүүдийг нь оруулаад байна. За тэгээ тийм байна. Hi. За би одоо энд нэг ангит нь ороод ирчихсэн байж байна. Энд бидний хичээл ерөнхийдөө 300 цагийн multi style хичээл энд явагдаж байгаа. Би танарт хүмүүс ирэхэд энэ булгангаас ингэж харах юм бол нэг юм харагдчихэв. Би дандаа тэнд цудаг. Би өөрийнхөө матыг авчирсан. Тэр хүүхэн бас өөрийнхөө матыг авчирсан. Тэгээ бусд нь авчираагүй лээ. Гэхдээ эднээс ийм айгуу сайн мат өгдөг юм байлээ. Жохон үнэртэй. Блок нэлийн үнэртэй. Угаасаа энд байн хороо ордог. Тэгээд айгуу чиглэг дандаа байдаг. Бараг нар гарах нь ховор юм байлээ. За тэгээд ийм өрөөнд 300 цагийнхаа хөвчлийн энэ өрөөнд орж байгаа. Болохоор multi style тэгээд кундалини манайх болохоор 200 цагийн кундалинигийнх хичээлийг сонгосон.
анти 200 цагийн кундалинийг сонгосон байгаа. Тэгээд кундалини нь бол хөвчлэн дандаа юу яаж юм гэсэн. Амьсгалын хичээлүүд аяг орж юм гэсэн. Би эх жил ирж кундалиных нь хичээлд нь сүү гэж бодож байгаа. Би 200 цагийнхаа йогийн багшийн сургалтыг Монголд дүрэх гэхдээ бол хөвчлэн ер нь асана аюу их төлөрж исэн. Яг тэр медитейшн тал руугаа их одоо заагаагүй гэж хэллийн цаашаа. Гэхдээ яг нэг яг иймэрхүү бүр тийм spiritual тал руу нэг ерөн их заагүй хөвчлэн асана тал руугаа заасан. Тэгээд одоо болохоор дараагийн төвшин болохоор илүү чакра, энержи тал руугаа явхад одоо бэлэн болцсон учраас одоо энийг заахад нь би илүү их одоо өөртөө хүлээж авч ийн гэж бодож байна. Тэгээд сургалт маань аюу гоё явагдаж байгаа. Өдөр болгоных нь скежюл нь яг адилхан. Өглөө бид нар асана орно. Тэгээд өглөө бид нар аштанга ордог. Тэгэнгүүтээ философи орно, teaching, хэрхэн хичээл заах, мөн антом би тэгж байгаа скежюлийг нь хараад одоо үзүүлэх юм уу тэгээ. За тийм байна. Өнөөдөр би кофе шопт бид нар teaching methodology болохоор өнөөдөр ороогүй. Тэгээ би компьютер аваад кофе шопт н ороод ирснээс хойш би ерөөсөө кофе гоогүй. Би өдөрт өглөө 2 shot кофе тэгээд өдөр хичээл заах одоо body combat тийм бокс хичээл заах үед жоохон энерги хэрэгтэй юм шиг санагдаад би өдөр кофе уучдаг байсан. Одоо болохоор энд ирээд би ер нь кофенаас гарыг гэж төлөвлөөд ирсэн байгаа. Тэгээ ирснээс хойш буюу 12 сарын 31 2024 оны 12 сарын 31-нд ирсэн. Тэрнээс хойш ерөөсөө кофе уугаагүй байж байгаад өнөөдөр нэг дундуур нь жоохон цагийн зав гарахаар нь кофе шопд хичээлээ хийнгээ кофе аваад уусан чинь дотор мухаа өргөд айгу онцгүй байсан. Тэгээд ер нь кофе уухгүй гэж шийдсэн. Тэгээд урд нь болохоор би ерөөсөө кофе уудаг байсан. Тэгээд манай нөхөр кофе уудаг. Тэгээд кофе уух болгонд нэг авч жоохон ууж мууж ингэсээр агаад нэг мэдсэн чи кофенд орцсон байсан. Яг кофе анхаа уудаггүй байжгаад уухад нэг тийм зүрх дэсэх ч юм уу дотор мухаа өргөх мэдрэмж төрдөг байсан бол одоо сая уухад жоохон тийх гээдэлээ. Тэгээ ямар ч байсан. Ямар ч хэрэггүй юм байна гэ. Тэгээ би багшаасаа кофений талаар асуусан. Тэгсэн чинь хүний бие өөрөө кофеин ялгаруулах боломжтой. Тэгээд fire breathing-ээр одоо тэр ирч хүчийг авах боломжтой учраас өглөөдөө fire breathing хийх юм уу? Ерний талаар дахиад биднэрт заана гэсэн. Тэгээ ямар ч байсан fire breathing бол яг тийм кофеин ялгаруулах юм ирч хүчтэй болгодог тийм breathing гэсэн. За тийм байна. Тэгээ зөндөө их юм сурч байна. Bye bye.